Сайн байцгаана уу? Бид Нутгараа Бахны бие даалгын хүрээнд Ховд аймгаа танилцуулахад бэлэн боллоо. Ховд аймгийн үзэсгэлэн газрууд Ховд аймгийн Монгол улсын баруун хязгаарт орших бөгөөд байгалийн онцгой тогтцож эртний түүхэн дурсгал ард түмний өв уламжлаараа баялаг нутаг юм. Энэхүү аймагт өндөр сүрлэг уулаас усан нурууд хадны сүг зураг болон томог түүхээр алдартай олон газар бий. Эдгээр нь зөвхөн нутгийн ард түмний бахархал төдийгүй Монгол орны аялал жуулчлалын салбарын үнэт нөөц болдог. Сам гараа уул нь 4208 м бөгөөд Монгол алтай нурууны мөнх цаст сүрлэг оргил юм. Түүх домогт нутгийн ард түмэн уг уулыг уулсын эзэн онгод хэмээн хүндэтгэн дахиж ирсэн уламжлалтай. Ардын аман домогт уулын цаст оргилд бурхан тэнгэр оршдог гэж өгүүлдэг. Ховд нуур нь баруун Монголын хамгийн том нууруудын нэг бөгөөд загас усны шууны өлгийн нутаг. Түүх домогт ховд нуурыг амьдралд эцгийгч их нуур гэж нэрлэдэг. Домогт өгүүлснээр нуурын гүнд усны эзэн рүү оршин нутгийн ард иргэдийг ивэдэг хэмээн ярьдаг. Хар усан нуур нь Монголын хоёр дахь том нуур бөгөөд олон аралтай шуудын нүүдлийн замд орших дархан цаазаст газар. Аралтай холбоотой нэгэнт арал дээр гарсан хүн буцаж ирдэггүй гих домог байдаг нь нуурын нууцлаг шинжийг улам тодтолцдог. Мянган улсуудын хадна Манхан сумын нутагт орших эртний хадны сувцруу бүхий газар. Угал зэнгэр зэрэг антид дүрсийг хадан зэлсэн байдаг. Түүх домогт нутгийн ард түмэн уг газрыг угал зэнгэрийн сүн сонгод оршдог ариун дурсгал хэмээн үзэж хүндэтгэн хамгаалсаар ирсэн. Булган голын хөндий байгалийн үзэсгэлэн бүрдсэн ургамал амьтнаар баялаг нутаг. Нутгийн ард түмэн булган голын усанд эдгээх, ивээх, увдас шингэсэн гэж үздэг тухай домог аман уламжлал хадгалагдсан. Ховд аймгаас төрсөн алдартай. Монголын баруун хязгаар Ховд аймаг нь эртнээс түүх соёлын чухал өв байсаар ирсэн. Энэ нутгаас улс орны тусгаар тогтмол, нийгмийн хөгжил, соёл урлаг, шинжлэх ухаан, спортын салбарт нэрээ дурсгасан олон алдартан төрөн гарсаар байдаг. Хар улгааг хөгжүүн аян 13 дахь зуунд Чингис хааны баруун замын аян танд ойрдын ноёдын нэгэн төлөөлөгчөөр оролцсон. Хөгжүү бөөн их Монгол улсыг байгуулахад голлон оролцож зохион байгуулагчдын нэг юм. Хөгжүү нь төрийн их зайран буюу Чингис хааны бөө байсан. Чингис хаан түүний зөвлөгөөг авч өөрийн ажил хэрэгт тусгадаг байсан. Төдийгүй хөгжүү бөөгийн олон түмэнд алдарсан байдлыг чадварлаг ашигладаг байжээ. Гэвч хөгжүү бөөгийн нэр нөлөө өргөжин тэлсэн нь улмаад Чингис хааны хаан ширээнд нуттай байдлыг үүсгэсэн тул түүнийг ялахгүй зүйлээр шалтгаалan цаадалсан байв. Алтарч авийн авиш 1859 онд Ховд аймгийн Манхан сумд төрсөн. 1900-аад онд Манжийн дардлалыг эсэргүүцэн тэмцэж 1912 онд Ховдын чөлөөлөх танд оролцсон. 1921 онд Ардын журамт зэрэгт нэгдэж хувьсгалын ялалтанд хувь нэмрээ оруулсан тэрээр 1939 онд таалал төгсжээ. Чиван хамт орчин 1869 онд Түшээд хан аймгийн Дархан Чивангийн хошуу буюу өнөөгийн Өвөр хангай аймгийн Батүлзий сумын нутагт төрсөн. Ховдын хязгаарын язгууртан Манжийн эсрэг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцож 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол удирдагчдын нэг юм. Тэрээр 1915 онд Бээжин хотод буюу Чин улсын төрийн албан байх үедээ таалал төгсжээ. Бай бандад намхаж амтсан 1599 онд төрсэн бөгөөд баруун Монголын шашин соёлын нэр төлөөлөгч ойрдын соёл боловсрал бичиг үсгийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулсан Ховдын нутагт хэд сургуулиуд байгуулсан нэгэн. 1662 онд Төвдөд очих замдаа Хөхнүүрт таалал төгсжээ. Хаан нь 1644 онд ойрдын хошууд аймгийн Зай бандад нутагтын хүү болж одоогийн баруун Монголын нутагт төрсөн. 1680-аад оноос 1690-ад он хүртэл халах Монгол манжид эсэргүүцэн тэмцэж халах манжийн цэргийн эсрэг томоохон тулдаанууд хийсэн. 1688 онд халах руу дотолж халах голын тулдаанд ялалт байгуулсан. Тэгэхээр 1697 онд Зүүн гарын нутагт нас оржээ. Хатанбаатарын магсарж аван 1877 онд Өвөр хангай аймгийн Баян өндөр суманд төржээ. 1912 онд Ховд хотыг Манжаас чөлөөлөхөд сэргээ удирдаж 1921 оны Ардын хувьсгалын Ахмад Жанжийн юм. Тэрээр 1927 онд Улаанбаатар хотод таалал төгсжээ. Амьдангийн тэмдэглэл нь 1941 онд Ховд аймгийн Манхан суманд төрсэн захчин үндэстэн юм. 1992 оноос Монгол улсын их хурлын гишүүнээс тасралтгүй сонгогдож 20 жил ажилласан хүн юм. Бүгд найрамдах Монгол улсын үеийн залуу улс төрийн төлөөлөгчдийн нэг. Тэрээр 2019 онд таалал төгсжээ. Цагаагийн элбэг доржин Ховд аймгийн Зэрэг суманд Цагаа хонин хүү нарын гэрт 1963 онд тэдний 8 дахь хүү буюу отхон хүү болон бэмэлжээ. Тэрээр Ховд аймгийн Зэрэг суманд баг дунд сургуулаа төгсөж 1981 онд Эрдэнэт хотод 10 дугаар ангид төгссөн. 2009 онд ерөнхийлөгчийн сонгуульд 51 хувиар ялж 2013 онд дахин 50% саналаар ялалт байгуулж нийт 8 жилийн хугацаанд Монгол улсын ерөнхийлөгчөөр ажилласан юм. Тэрээр өдгөө 62 настай билээ.
Ховд хотын цай цэргийн төр 1764 онд Манчин улсын захиргаагаар баригдсан цайз нь баруун эд гараахийнх Монгол, Зүүн, Туркестан, Уйгур, Казак зэрэг ойролцоох харьцаануудын хөдөлгөөнийг хийх зорилготой байсан. Өнөөгийн Ховд хотын төвд буюу Буянд голын хөвөөнд оршдог. Ховд аймгийн хойд хэсэг тэтгэв талбайгаас ойролцоогоор 750 м зайд байрлах. Талбай нь 10.5 га. Ханийн материал нь шавар буюу шавар сүртэй. Өндөр нь 4.5 м. Ханийн цэцэн нь 1.5 м орчим. Бүтцийн хувьд дөрвөлтийн хэм маягтай дөрвөн өнцгт нь харуулын цам хөвгөлтэй зүүн баруун хаалгатай. Дотоод бүтцийн хувьд хамбан, яам, шорон, цэргийн хороо хашаа, удалдааны пүүсүүд, хятадын буддын сүм, исламын шийц зэрэг барилгуудтай байсан. Ханнуудын эргэн тойронд шууд өсгөгдсөн байсан бөгөөд модон гүртгээрээ хаалганууд руугаа нэвтэрдэг байсан. 1911 онд Монгол тусгаар тогтнолоо зарласан ч баруун хязгаар буюу Ховд хот хятад цэргийн мэдлэлд үлдсэн байлаа. Иймээс 1912 онд Монголын баруун нутгийн Улан Овог аймгийн цэргүүд магсарч Сүхбаатар нарын удирдлагаар нэгдэн тулалдаж 8 дугаар сарын 7-нд Ховдыг анхудаа чөлөөлсөн. Энэ албан баруун Монголыг харийн дараалал салгаж шинэ дулгаар тусгаар тогтнолыг бодтогох чухал алхам болсон. Гэвч 1919 онд Хятадын цэрэг дахин орж ирснээр нөхцөл байдал хүндрүү. Энэ үед ардын журам цэрэг нутгийн болон хамтран тэмцэж 1921 оны 8 дугаар сарын 18-нд Ховдыг дахин чөлөөлөв. Энэ албан зөвхөн хотыг чөлөөлсөн гээг биш харин ардын засгийн эрх мэдлийг баруун ганцаарт баталгааж байсан түүхэн үйл явдал. Өнөөдөр Ховд хотод энэ хоёр ялалтын дурсгалын хөшөөс өндөрлөн бидэнд өвөг дэцэхийн эх оронч үзэл энэ нэгдлийн үнцнийг санаасаар байна. Ховд аймгийн өнөөгийн мэдл 2024 оны эцсийн байдлаар нийт хүн ам 90,417 усаатны бүтцэн халах, захчин, казак, уранха, торгууд, дөрвөд, өөлд, мянган зэрэг олон эстэн усаатнуудтай. Аймгийн төв сумын хүн амын дархалт нь аймгийн төв буюу Ховд хотод 34,532, сумын төвүүдэд 14,481, хөдөө орон нутагт 42,216. Нийгэм эдийн засгийн байдал нь аймгийн хүн амын амжиргааны түвшин дунджаас доогуур бөгөөд голлох орлого нь мал аж ахуй, газар тариалангаас бүрддэг. Орлогын их усүр, мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг салбарууд голлох орлогын их усүр болж байна. Төрөлжилт нь мал аж ахуй, газар тариалангаас гадна жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал, гар орлол зэрэг салбарууд хөгжиж байдаг. Зам харилцааны хувьд аймгийн төв Ховд хот нь Улаанбаатараас 1580 км зайд оршдог бөгөөд хатуучлалтай замаар холбогддог. Дэд бүтцэд нь цахилгаан дулаан, усан хангамжийн үйлчилгээ нь аймгийн төв болон зарим сумдад хүрсэн боловч аслагдсан сумдад хүртээмжинд хязгаарлагдмал байна. Анхаарал хандуулсан баярлалаа. Монгол алтан тэргүүн миний зүудэнд нэхиу насны дайдад залбирсан ховдын хоймор тон моргноо садгай цэнхэр татлагтай олон ястны өлгий заяаны алтан төргөтэй миний тоомт юм уу да